өдрийн мэнд. За би нэг богинохомжлог хийчихье гэж бодлоо. Бүтэнсээ өдөр уг амралтын өдөр ахгүй. Тэгээ манай энд салютын наадам гэх юм уу даашин тий салют буудуулдаг тийм баяр болохын. Тэгээ тийшээ явах гээд өөрийгөө бэлдсэн нүүр мөрөө будаа. Тэгэнгүүтлээ нэрээ бас саяхан нэг надад нэг асуулт ирсэн байсан. Тэрийг хариулчих. Уучлахын тухай байсан байхгүй юу? За энийг бол би ч гэсэн бас сайн мэдэхгүй. Гэхдээ миний бодож явдаг зүйл бол ийм байдгаа гэдэг өнцгөөс зүгээр хариулъя гэж бодож байна. Энэ хүүхдийн хувьд болохоор яг уу нэг хамаатныхаа л хүнтэй жоохон үл ойлголцол үүсээд тэгээд уучлахгүй уучлах гэж юу яг юу вэ гэдэг зүйл дээр ингээд асуулт асуусан байсан. Янз бүрийн л харилцаан дээр ер нь тэгээд биднэрт өдөр тутамдаа тий ер нь байнга амьдрал дээр гомдол уучлахгүй байх гэдэг зүйлүүд гардаг. Тэгээ юуны төрөнд одоо хэлэхэд миний хувьд болохоор ер нь бол хүн яг хэний төлөө хүнийг уучлдаг юм бэ гэхээр өөрийнхөө төлөө л уучлдаг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ямар ч харилцаанд тий хайрч бай, за тэгээл найз нөхдийн харилцаач бай, гэр бүлийн харилцаа. Ер нь бүхэл харилцаан дээр уурлах, гомдох, үл ойлголцох одоо юу гэдгийг тий бүхэл тэр харилцааны одоо сайн муухай зүйлүүд байж идэг. Угаасаа гарахгүй юм гэж, тийм зүйл гарахгүй юм гэж угаасаа байхгүй тийм ээ. Хүн хоорондын харилцаа гэдэг зүйл чинь угаасаа өөрөө тийм адармаатай одоо тий хэцүү зүйл байгаад байгаа шүү дээ. Мэдрэмж өндөр хүн байхад одоо нэг мэдрэмж юмыг одоо нэг тийм гүн гүнзгий мэдэрдэггүй хүн гэж бас байдаг тий. Тэгэхээр ингээл ийм хүмүүс хүртэл хоорондоо зөрчилдөн тий мэдрэмжтэй мэдрэмжгүй гэдгээсээ зөрчилдөн. Тэгээ эгоон шархал бол бас хүн зөрчилдөж эхэлдэг тий. Хүний эго шархалахаар хүн ер нь маш их одоо гомддог одоо уурладаг байхгүй юу ер нь бол. Тэг ер нь үзэл бодол таарахгүй байна. За ингээд зөрчилж гэн, уучлахгүй юу гомдож гэн гэл ингээл те би одоо юу гэдгийг те энэ ойлгож байна. Чи намайг ойлгохгүй байна гэдэг ийм янз бүрийн зөрчлүүд ингээл мэдээж гарах ч гэсэн энэ дээр хамгийн их одоо гол одоо тэр нөхөрлөлж байна уу, хайрч байна уу, гэр бүлж байна уу, одоо энэ хамаатан садамж байна уу ингээл тэр чигээр нь яг тэр харилцаагаа авч үлдэхийн тулд хамгийн гол хүчин зүйл болдог зүйл ерөөсөл тэрийг хэр үн цэнтэй харилцаа вэ гэж боддог тал байдаг юм шиг байна л да. Үн цэнтэй харилцаа гэдэг ингээд бодож байгаа юм бол ер нь барагтай хүмүүс тэрийг бол тэр харилцааг бол ингээд ингэж орхидоггүй те ямар нэгэн байдлаар ярилцаад ямар нэгэн байдлаар ойлголцоод тэг ямар нэгэн байдлаар ингээд юу гэдгийг тухайн хүнээ арай жоохон уужуу сэтгэлээр ингээд хүлээн зөвшөөрдөг гэх юм уу. Тэгээд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бас тэнд уучлал бий болдог юм шиг санагдаад идэг байхгүй юу надад бол. Тэгэхээр нүг дуусгаад тэр харилцааг орхиод ингээд цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болж байна гэдэг чинь ерөөсөө тэр харилцааны үндсэн тэр хүрээ дуусж байгаа гэдэг л нэг бас тодорхой хариулт юм болов уу гэж бас бодоод байдгийн. Тэгээд нэг талаасаа харилцаа бол ерөөсөө ингээд явдаггүй шүү дээ. Яг тэрэн шиг хичнээн уучлсан ч гэсэн тухайн одоо цаад хүн ямар сэтгэл зүйтэй байх гэдгийг бид нар одоо мэдэхгүй учраас тэрийг ч өөрчилж чадахгүй учраас уучлах гэдэг зүйл бол ерөөсөө яг үүндээ өөрийнхөө төлөө хийдэг зүйл юм аа гэдгийг л ойлгуул их зүгээр юм шиг санагдаад идэг. Тэгээд бас жоохон уужуу одоо ийм жоохон зөөлөн сэтгэлтэй болоо гэж би бас өөрийгөө их боддог байхгүй яг тэрэн шиг. Тэгээд янз бүрийн харилцаан дээр асуудал гарахад арай жоохон уужуу тайван сэтгэлээр за ойлголцоод ярилцаад болчих واخа гэдэг ийм бас бодол байдаг. Гэхдээ болохгүй зүйлүүд байдаг гэдгийг бас ер нь бол ойлгосон. Тийм болохоор энэ хүүхд маань ч гэсэн бас хичнээн өөрөө уучлсан ч гэсэн болохгүй зүйл болдгүй байна гэдгийг ойлгоод тухайн хүнийхээ бас ямар нөхцөл байдалтай хүлээж авч байгаа гэдгийг ч гэсэн бас ярилцаж чадчихин үү чадахгүй юу гэдэг дээр ч гэсэн харагдах байх гэж бодож байна. Тэгээд та ярилцахыг ойлгохыг бас хичээгээд тэгээд тухайн хүнээсээ гарч байгаа хандлагыг бас харуулах зүгээр ах л та тий. Одоо бас би ч гэсэн сайн мэдэхгүй л байна л да. Ер нь л тэгэл харилцаа гэл тэгэхээр өмнө нь болохоор яг гэр бүлийн тий хосын харилцаа гэдэг зүйл л гэж боддог. Ер нь бүгд л адилхан юм билээ гэж боддог болсон. Угаасаа бүхэл харилцаан дээр тий яг 100% нэгнийх нь буруу ч юм уу яг 100% нэгнийх нь зөв гэдэг зүйл бас байдаггүй шүү дээ. Ер нь бол тий тийм зүйл байдаггүй учраас хин хиндэн л одоо ямар нэгэн байдлаар алдаа дутагдал ч юм уу одоо нэг буруу ойлголцсон зүйлүүд байдаг л аахгүй. Тэгэхээр тэрийг л би энэ дээр буруу ойлгосон юм байна, чи энэ дээр буруу ойлгосон юм байна. Одоо энэс орч өөрсдийнхөө би биенийхээ ийм зүйлүүдийг хоёлаа ингээ хүлийн зөвшөөрөд ойлгоод явъя гэдэг л тийм харилцан яриа үүсгэл шаардлагатай болж байгаа юм л да тий. Тэрийг л ярьж чадах юм бол ер нь дараагийн харилцаанууд ч гэсэн
одоо ойлгомжтой болоод ирэх юм болов уу гэж би бас бодоод байгаа. Тэгээ угаасаа нөгөө зөв бурууга шүүгээл те чи зөв байсан би буруу байсан чи буруу байсан би зөв байсан ч юм уу ингээл ямар нэгэн байдлаар ингээл зөв бурууга шүүгээл ингээл яваад ах юм бол ерөөсөө ямар ч харилцаа угаасаа гоё байж чадахгүй. Тэгэхээр угаасаа шүүх гэдэг зүйлийг л ингээл нэг тийм орхичул бас их зүгээр юм шиг байлээ л дээ. Тэгээд хүн ер нь жоохон яг ууж өөр лүгээ ингээд бодож үзээд би нэг ингэсэн юм байна да гэд ингээд бодоод тухайн үнийг одоо тэр сонголтыг тухайн үнд нь үлдээгээд тэгээд өөрөө за би бол дотор сэтгэлд энэ хүнийг уучлалчлаа гэх юм бол өөртөө л амар амгалан өгж байгаа хамгийн том гоё тийм тансаг зүйл юм шиг санагдаад идэв шүү дээ. Нэг үг байдаг шүү дээ, тэ уучлах чадахгүй ингээ яваад ивэл өөртөө л нөгөө олон чулуу олон төмс гэл ингээл ярьсан байдаг жишээ татаад тэрэн шиг өөртөө л тийм амар хүнд зүйлийг л үүрээд яваад идэг зүйл учраас за энэ маань нэг ийм хүн байсан юм байна да гэж ойлгоол уучлах юм бол нууж сэтгэл гэдэг зүйл тийм дээр л их зүгээр юм шиг байна. Тэр харилцаа одоо буцаж нэгдэхгүй байх тий үргэлжлэхгүй байх гэдгийг одоо ингээд бодохгүйгээр би бол уучлалчлаа гэдэг л тэр гоё сэтгэл зүг өөртөө би болгочвол хүн өөрөө л амар амгалан болно л доо. Хүн тэгээ ер нь яагаад уучлж чаддгүй вэ тий яагаад тэрэн дээр ингээд хор шартаа байгаад идэг вэ гэх тэгэхээр хүний дор орцсон юм шиг бас мэдрэмж их байдаг юм шиг байна. Тэгээд эго гэдэг зүйл ингээд шархалахаар ер нь хүн ер нь баргийн имийг уучлж чаддаггүй. Тэгэхээр тэр маш өндөр эготой байгаад байгаа байхгүй юу? Уучлж чадахгүй байгаа хүмүүс бол энэ хүүхд төр бол хэлээгүй шүү дээ. Эго ингээд шархалсан тохиолдолд хүн ер нь бол баргийн зүйл дээр ингээд буулт хийж чаддаггүй байхгүй юу? Тэгээд тэн дээр юу бодож идэг вэ гэхээр 100% миний зөв гэл ингээд ерөөсө бодсон байждаг. Би бол угаасаа яг ингэсэн. Би бол угаасаа ийм хүн. Би ер нь буруу юм хийгээгүй. Миний зөв байсан. Ингээд те нэг тийм амар шууд одоо юу гэдгийг ямар гэх юм тийм өөрийгөө нэг өсөнд нөгөө талаараа нөгөө хохирогч маягтай бодоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө хүнийгээ бодох тэр нөгөө нэг орон зай жижигхэн тийм ууж сэтгэл тэнд ерөөсөө үүсдэггүй. Тийм болохоор тэр эго шархлах 100% одоо миний зөв гэж бодох. За тэгээд энэ хүн л угаасаа намайг ингэсэн гэдэг тэр нөгөө хүнийг буруутгах. За тэгээд дээрэс нь хохирогчийн байдалтай ингээл байгаад ах юм бол ердөөсөө уучлах сэтгэл угаасаа хүнд төрдөггүй байхгүй юу. Тийм болохоор аль болох ууж байгаал за тэгээд эго байдаг бол тэр эгогоо ер нь бол маш бага ингэж багасгаж дарж ингэж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь хүний эго гэдэг зүйл чинь хүнд ер нь нэг тийм сайн зүйл бол баг байдаггүй байгаа даа. Миний л бодол те бас санал нийлэхгүй хүмүүс байж магадгүй эгоныхаа ачаар одоо би ингээд өсч хөгжиж гин гэж байгаа хүмүүс ч бас байж магадгүй шүү дээ те. Одоо энэ намайг л ингэсэн би ингэж хохирлооч гэдэг юм уу ингэж бодоол ч юм уу ямар нэгэн байдлаар ингээл ер нь зуулттай ингээл байгаад ах юм бол уушлах сэтгэлж угаасаа хүнд төрөхгүй тэгээд тэрийгээ дагаад хүн өөрийнхөө сэтгэлийг маш тийм хүнд болгоод идэг учраас энэ уучлах гэдэг зүйлийг би хувьдаа болохоор өөрийнхөө төлөө хийж байгаа айгу тийм чухал үнэт зүйл юм болов уу гэж боддог. Тийм болохоор одоо надад ямар нэгэн зүйл хийсэн ч юм уу надад муухай үг хэлсэн ч юм уу те за миний амьдралд одоо ямар нэгэн байдлаар тав зүйл үлдээсэн ч юм уу тийм хүмүүсийг ерөнхийдөө бол ингээд за ийм хүн юм байна. За ингээд үнэхээр цаашид ингээд харьцах шаардлагагүй хүн байсан ч гэсэн ер нь бол дотроо за ийм хүн юм байна. За гэд ингээд ер нь 50 явуулцдаг гэх юм уу уучлаад 50 явуулцдаг гэх юм уу. Тэгэх юм бол хүн өөрийгөө л маш их одоо юу гэж байгаа юм те дотоод амар амгалан болгох тэр үнд суурь бас тавьж өгч байгаа л гэж бодоод идэв шүү дээ. 100-аал гомдоод ийн гэдэг чинь л ерөөсөө өөрийгөө зовоогоод байгаа гэдгийг бас дахин хэлээ. Тэгээд энэ хүүхд маань ямар ч байсан уучлж чадахгүй байх тал дээр та санал бодлоо хуваалцаач гэсэн байсан. Тэгээд миний бодлого ийм байна. Дахиад хэлэхэд хүнийг уучлнаа, тавьж явуулнаа гэдэг бол өөрийнхөө төлөө хийж байгаа хамгийн гоё том одоо үнэт зүйл шүү. Тийм болохоор өөрийнхөө төлөө хүмүүсийн онцгүй зүйлүүдийг уучлж өгөөрэй. Тэгээд тэр бол хамгийн ухаалаг сонголт шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн хавшлагаар дахин уулзцгаая. Баярлалаа.